Сайн байна уу? Энд байна. За, энэ удаа би миний амьдралд тохиолдсон нэг зүйлийг ярих гэж бодсон юм л да. Нэг өдөр төрсөн өдөр болоод bijсэн л та. Тэгжсэн чинь уц дуурсан баа. Тэгээд авсан чинь за одоо нэг 7 баг 10 жилийн өмнө ярьсан нэг хүн байсан. Би чиний уцыг хайж олж байгаа тэг ярьлаа. Бурхан намайг чамтай ярих гэж хэллээ гэж хэлсэн. Тэгээд энэ хүнтэй чи янжмаатай ярих хэрэгтэй гэж хэлсэн. Хөөхс янжмаатай яриаггүй баг 10 жил болж шүү дээ. Нэгдүгээрт нь хоёрдугаарт нь би хаана байгааг мэдэхгүй чи янжмаа Америкт байгаа гэж хэлж илдэ. Хөөх хаана байгаа гэсэн чинь тэгээд яхавтай. Хуучин хүмүүс сандаг хүмүүс руугаа залгаад янжмааг уцыг өгөөч гэд тэгсээр гад явуулж л дээ. Тэгээд нэмэгтэй нөхрнөөс урсан ганц би хүүхдүүдтэй амьдардаг. Тэгээд хуучин бас нэлийн том компани захирал байсан. Тэгээд хүний нөөц албаны дараа гаж захирал болсон тийм хүн байдаг. Тэтгэвртэй гарчихсан. Тэгээд би нэг л удаа уулзсан. Тэгээд 1-2 удаа чөлөө нэг удаа ярьжсэн хүн тэгэл болоо. Миний амьдралд ерөөсөө тийм. Гэхдээ намайг одоо бас нэг хүнтэй холбож өгсөн нөгөө хүн маань үнэхээр Монголд мишнери буюу сайн мэдээнд явж исэн хүний хүүхэд байсан. Монголд бүр 1920 оны хүн. Тэр хүнийг ажилд авч исэн хүн байсан. За ямар ч хэлсэн товчлол хийх юм бол тэр хүн яцтаад бурхан чамайг үг хэлүүлэх гэж намайг залгууллаа гэж хэлсэн. Тэгээд төсөөдөр болж байгаа юм чи гоё юм ярих багтаа гэж бодсон чинь эсрэгээрээ загнуулсан. За чи ямар хөө газар амьдарч байна? Ямар хөө байшин савтай байна? Боломжтой зүгээр би ингээд дэжгүй тавнаас амьдарч байгаа. Монголоо сая энэ жил нүүж ирсэн. Эхний жил байхгүй юу? Тэгээд байж гэнэ гэж хэлсэн. Тэгсэн чинь бурхан янжмаа намайг хязгаарлаж байна гэж хэлсэн. Ялангуяа санхүү мөнгөнийхөө салбарт гэж чамайг загнаатахаараа гэж хэллээ. Тэгээд би яаж агуу том бурхныг хязгаарлаж чадах вүлээ? Би хязгаарлаж чадахгүй шүү дээ гэж хэлсэн чинь үгээ бурхан хэлж байна. Би тэгж дамжуулж байна. Чамайг ингээд өрөөх гэсэн чинь ерөөл цатаа болоод чи өөрөө тархитлагоондоо ингээд хязгаарлаад байна гэж хэлсэн баа. Тэгээд би бурхныг хязгаарлах гэж юу байх вэ гэж барах утсан. Тэгээд нэвтэйхэн шиг ярьж байгаа туцаа тавьсан л та. Тэгжсэн гинт энэ яг юу хэлв гэж бодсон. Тэнгүүтээ би тэр дорог гимшсэн. Эзэмээ би таныг хязгаарлаж байсан бол гимшиж байна гэж хэлсэн. Үнэхээр таны амьдралд бүтээж байгаа зүйлийг хараад та өөрөө хийсэн байхаар хагдаж байвал та бурхантай хамт хийгээгүй л гэсэн үг. Харин үнэхээр бурхныг хязгаарлаж байгаа үед таны бүх юм зөвхөн та өөрөө хийсэн юм шаарддаг ба. Харин бурхныг хязгаарлахгүй байх үед за би нэг хизээч хийж чадахгүй байсан да үнэхээр бурхан хийсэн шүү гэж хэлэхээр амьдрдаа гэсэн үг. За ингээд би эхлээд нэгдүгürt нь гимшсэн. За эзэн минь би таныг хязгаарлаж байгаа л гимшиж байна. Та үнэхээр надад бэлэг өгөхийг хүсэн минь өдрөсөдрөө би юу хязгаарлаж байна гэсэн. За ингээд эхлээд нь бас нэг өг шийдвэрлэгч юмхтэй манай гэрт орж ирсэн. Тэгээд чи joy байхгүй, чамд баяр асгалан байхгүй байна. Бурхан намайг чамтай хамт дэлгүүр яв гэж хэлсэн гэж хэлсэн. За дэлгүүр яваад л хоол авч эхэлсэн. Яасан ч үнтэй юм авдیں۔ Би баг хүмүүс нь гол харлаад нүүдг чинь би өөртөө ч авдаггүй юм авч чинь дандаа органик юм. Хин чамайг юм хямдхан ачийн мэд гэж хэлсэн. Бурхан чамайг сайныг идэрэй гэж хэлж чинь гэж хэлсэн. Тэгээд өөртөө ч авдаггүй юм авч чинь бурхан намайг бүр энийг авч бүхтлөөд нэг бүр гарын бараг хөтлөө тэр юмхтэйг тэгээд энд тэнд аваачаад би үнэхээр хүсдэг боловч авч чаддаггүй юм уу тийм ээ ахуулж эхэлсэн. За ингээд Монголоос дөнгөж ирсэн хүн цалин мөлөөж багтаа нөхөрч ажилд ороогүй ерөнхийдөө 4-5 чамдаантаа нүүж ирсэн улсууд шүү дээ. Тэгээ бодохоор чинь олигтой юм байхгүй л биш тараа. Ингээд хоол аваад маргааш нөгөөд хоолоороо гой хоолоо идэж чинь баярлаад байжсэн чинь жой буюу баяр ёслол орж ирсэн баг надад. Тэгээ дараа нь би үнэхээр гимс дахиад шинжлэхсээ дахиад гимшин. За эзэн минь би хаана тархитлагаатай асуудал байна гэсэн чинь чамд за нэгдүгээрт өнжрөл ядуурлын сүнс байдаг байна гэж хэлсэн. Тэгээд талханд очилж байсан. Ер нь социализмд би тархитлагаа одоо санхүү мөнгөн дээр хүлээсэн байсан гэдгийг бирээс ойлгоогүй л те. Тэгээд тэрийг минь та бүхэн онгойлгож цаталж өгөөч. Тэр бузар сүнсүүдээ бол чөлөөлж өгөөч гэсэн. Ингээд өөр дээрээ чөлөөлт хийсэн. Тэгсэн чинь төд бодлого сүмдэрч гисэн бас талхны тухай ч юм уу ингээл эзний өдрийн зоог мог гэл янз янзын хичээлүүд зааж өглөх үед уг нь бол маш энгийн зүйл байхад чинь л би бүрэлдэхүүн нэг мэгшэртлээ уйлаад хамаг би хүлээ гээл бүр ямар ч гэсэн ингээд хэд тоног чөлөөлөгдсөн ялангуяа санхүү мөнгөтэй холбоотой асуудал дээр ингээд би хулгаач даас хулгаалагдаж байгаа санхүүгийн асуудлыг цэвэрлэх ёстой гэдгийг ойлгосон. Үнэхээр хулгайч зөвхөн хулгаалan алж сүтгэхээр ирдэг. Би тэднийг амьтаа бэлгцэн амьтаа болгохын тулд ирсэн гэж хэлсэн. Йохан 10:10.
Тэгээ сургаалт үг 6-гийн хүчнийг дээр харин баригдсандаа тэр 7 дахин нуглан төлж гэр орныхаа хамаг эд тогшлоо өгөх ёстой гэж хэлдэг. Тэр үнэхээр миний амьдралд байгаа хулгайч чи зайл гэж би хөөсөн байгаа. Назарын Есүс Христосийн нэрээр миний санхүү мөнгнөөс чи хулгайч чи зайл гараа ав гэж хэлсэн ба. Гэр хулгаалагдсан бүх зүйлээ чи 7 дахин нугалж төлөөрөө гэж хэлсэн баг. Тэгэд эзийг эрүүлийг хааж байгаа тэр бүх юмдаа бүх тэр бодол санаа хүлээцүүдээ бүгдийг би авч хайж ин эзэм нь үнэхээр тэр тасар татж хариуцны галаар шатааж ин цэвэрлж өгөөч гэж хэлсэн баг. Ингээд аялал эхэлсэн. Тэрнээс хойш би 2 жилийн дотор 2 байшин авсан. Амьдрах оронг байхгүй энд тэнд хөөгдөж явсан байшин маань зарагдаж марагтаал тэгэл ерөнхийдөө түрээсээс гар гэл түрээсэнд байх чинь бас амархан биш шүү дээ. Хэцүү байсан болвол тэр бүх асуудлаасаа гарсан. Цалиндар ч гэсэн цалингаараа яаж хүрэх вэ гэж боддог байсан бол бурхан хангадаг юм байна гэдгийг ойлгодог болж эхэлсэн. Байшин авахдаа би байшин авчлаа гэж өнгөрөхөөргүй болсон. Яагад бол эзэн өгсөнд би бүр 100% мэдэж байгаа учраас. Тэгэхээр сэтгэлгээнийхээ хүлээсүүдийг одоо ч бигсэн би авсаар л байгаа. Би амаараа бас маш их хүлцсэн байсан өөрийгөө. Тэрийг бас мэдсэн. Тэгэхээр таны амьдралд хийдэж байгаа зүйлийг та бурхантай хамт хийх юм бол би бишээ бурхан хийсэн гэдгийг мэдэх болно. Харин өөрөө байдаг чадлаараа гүрийж байгаад мэдээд хийчих юм бол үнэхээр би энэ чинь өөрөө хийсэн шүү дээ гэдэл өнгөрч эхлэх болно. Тэр эзэнтэй хамт хийсэн бүх зүйл гайхамшигтай байдаг. Ялангуяа та санхүү мөнгөн дээр бас итгээрэй. Янз бүрийн хүлээс байвал ялангуяа сэтгэлгээнийхээ хүлээсийг авч хайраа гэж хэлмээр байна. Эзэн бол хангагч. Үнэхээр хангагч таны бүх хөрөнгө 100% Бурхны гэдгийг бүү мартаараа. Та зүгээр л сайн нэрв байх тун. Хааш нь хинд өгөх, хааш нь хинд хуваарлахыг эзнээс асууж мэдэрээ. Эзэн хайртай хүүхдүүдэд хамгийн сайныг бэлдсэн байдаг шүү. Тэгээд үнэхээр сэтгэлгээнээс ядуурлаас хурдан салаараа гэж хэлмээр байна. Тэгээд хулгайчийг бас гөөрөө гэр орноосоо, тархитлаганоосоо, оюун бодлоосоо, сэтгэл санаа, эд мөнгнөөсөө, банк санхугаас бүгднгээс нь Назарын Есүс нэрээр хулгайч чи зайл гэж хийгээрэй. Хөөгөрөө Назарын Есүс Христосийн нэрээр бүх алдар нь эзэн байх болтугай. Баярлалаа. Тэгээд мөнгө санхүүн дээр 100% бити удирдуулаараа. Бурхнаар харин удирдуулаараа. Баярлалаа.